Зориум төргийн үзэгчтэй шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Өнөөдөр 6 дугаар сарын 8-ны даваа гараг Монгол гэмэд нэвтрүүлэг үзэгчтэй 18 цаг 1 минутанд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр чи үйл явдал нэлээд ариухан байна. Амралтын өдрүүд бас нэлээд үйл явдлаар бас нэлээд дүүрэн байлаа. За гол үйл явдлууд нь юу вэ гэхлээр зэрэг улсын хурлын чуулган парламентын иргэн тойронд намын бүлгүүд бас хуралдаж, намын зөвлөл бүлгүүд хуралдсан. За энэ ч бас тодорхой шийдвэр гаргаж байна. Амралтын өдрөөр нөгөө их тэнгэрийн аманд Монгол Ардын намын удирдах зөвлөл болон бүлгийн хамтарсан хуралдаан болсон. За эндээс бас манай бэлгүүтэй тодорхой мэдээллүүдийг дуулах бах. За ер нь бол тэгтээ бүлгүүд өөр өөртөө байр суурийг илэрхийлсэн. За амнаатын асуудал төр гэхэл Монгол Ардын намын бүлэг онтроотой гэрээ байгуулах хүртээ ер нь амнаатын асуудлаас өгөхгүй байя гэдэг иймэрхүү байр суурин дээр бас хурж байгаа талаарх мэдээлэл дуулгаж байна. За дээрэс нь Ардс намын бүлэг бол одоо Батлууд сайдтай хариуцлага тооцохгүй бол ерөнхий сайд өөртөө нь хариуцлага тооцно гэдэг улс төрөө өрнөж эхэллээ гэсэн юм үйл явдлууд бас дүүрэн байлаа. За ингээд урайгаа хэлээд өнөөдрийнхөө гол үйл явдлын мэдээллүүдийг тэргүүлэх мэдээллийн веб хуудаснуудаас ишлэн авснараа хүргье. Монгол комментэд нэгтгэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага 100 нас Дэмий сан. 100 нас Дэмий сангийн хувьд бол энэ Геворин гэдэг бүтээгдэхүүнээр хамтарч байна. За Геворин гэдэг бүтээгдэхүүн яадаг бүтээгдэхүүн бэ гэхэлэр ерөөсөө өвдөлтийн эсрэг, өвдөлт намж авах зорилготой ийм бүтээгдэхүүн гэж хэлж болно. За толгой өвдөх, шүд өвдөх, үе мөчний өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлт, ууц нуруугаар өвдөх, ясны хугарал, эдийн гэмтлийн үеийн өвдөлтийн үед хотод хамгаалагчтай юм өвчин намдах юм байгаа юм байна лээ. Жоргуу олгоддог бүх химийн сүлжээ сангуудаар за тэр дундаа 100 наст бол өөрснөө худалдан борлуулж байгаа та бүхэн 100 насны 75 100 500 гэдэг дугаарыг утсан дээр бас холбогдоорой. За өвдөлт яг ингээд нэг өвдөөд эхлэхээр өвдөлт гэдэг ямар айхтар байдаг вэ гэдгийг өвдсөн хүмүүс баг мэддэг. Би ч саяхан бас нэг эрүүл мэндийн шалтгаантай болоод за энэ Гевориныг бас нэлээд уусан. Яг тэр зөөврийн үед бол тэр ууц нуруу татаж өвдөх тэр зөөврүүдийг бол сайн хамжааж өгч илээ. За тэгэл толгой өвдөх, шүд өвдөх гэл ингээл өдөр тутам тохиолддог янз бүрийн өвдөлтүүдийн эсрэг Геворин 100 нас Дэмий сан хамтарч байна. За мөн Монконди сүүн жихрээр бас хамтарч байгаа. Монкондигийн шинэ бүтээгдэхүүн сүүн жихэр үнэний цэвэр сүүний орчныг гэдгээрээ давуу талтай. За ингээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монкондигийн сүүн жихрийг та бүхэн бас энэ зуныхаа үеэр бас хэрэглээрэй гэдгийг уриалъя. За мөн Ариг банк аригтай хадгалаад 16.5% өндөр хүүтэй хадгаламжнуудаа сонгож хадгаламжиндаа 50,000 төгрөгийн орлого нэмэх болгонд нэг ирэх аваад оны эцэхэд 100 сая төгрөгийн хадгаламжийн эзэх боломжийг бас олгож байгаа. Сард хэдэн удаа 50,000 төгрөгийн тэр хэмжээгээр ирэхээ аваад оны эцэхэд энэ саруудаа цуглуулсан эрхүүдээрээ оролцох боломжтой. За саруудтай цуглуулсан эрхүүдээрээ мөн сар болгон Ариг банкны хадгаламжийн эзэн одоо азтан болохын боломжуудыг бас олгож байгаа. 5 сая төгрөгийн 1 харилцагч, сая төгрөгийн 3 харилцагч, 500,000 төгрөгийн 5 харилцагч, 300,000 төгрөгийн 3 харилцагчийг сар болгон тодруулж байгаа шүү гэдгийг бас дуулгая. CU loyalty хөтөлбөрөөр зарласан. CU-гийн loyalty хөтөлбөр оролцоход маш их хялбар амархан. Та бүхэн CU аппликейшны гар утсандаа татвар суулгаа. CU-гээс худалдаа авсан бараа бүтээгдэхүүний оноог хуримтлуулад цуглуулсан оноогоороо Point Market зэс рүү ороод iPhone 17 болон 10 сая төгрөг за BYD 5 Leopard маркийн машины азтан болох боломжуудаа сонгож оноогоо байршуулад за ингээд 6 сарын 17 хүртэл CU loyalty хөтөлбөрт оролцох боломжтой гэдгийг бас дуулгая. За Black Horse Discovery компани Монгол комменттэй хамтарч байна. Black Horse Discovery компанийн хувьд гэх юм бол одоо Хөх хот, Шилийн хотын эрүүл мэндийн 3 хоногийн аялалдаа 70% хямдрал зарсан байгаагаар оролцож байгаа. Та бүхэн замын үд хүрээд замын үдээсээ ирээн орсон тохиолдолд ирээнээс за Хөх хот буцаад ирээн орох бүх зардал шингээд 1500 юан. За энэ зардалд нь юу багтаж байгаа вэ гэхэлэр зэрэг ирж очих замын зардлууд нь багтаж байна, очоод байрлах зочид буулууд нь байрлаж байна. За тэгээ хамгийн гол нөгөө эрүүл мэндийн шинжилгээ, үзэлгээ, онцлогооныхон зүйлүүд нь багтаж байгаа. За ходоод гидсний унтуулгатай дуран байна. За компьютер томографийн үзлэг байна. Эхо эрентген болон цус шээсний дэлгэрэнгүй шинжилгээнүүд, дотор эртний шинжилгээнүүд, ясны нэгтаршил, судасны хадуурал, мис засал, нүд чих, хамар хоолой, нүд шүд гээд бүгдийг нь үзэх юм боломжийг нь 1500 юанд л ерөөсө багтаачиж байгаа юм байлээ. За энэ хойно бол ингээд самбарн байрлсан байгаа. За 91.11, тэг 7.11, 91.11, тэг 7.11 99 1678 гэсэн дугаарын утаснууд дээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг нөхөхөөр одоо яг ажиллаж байгаа шүү гэдгийг дуулгая. Заавалсан. За магнимоныг би танилцуулж байгаа. За магнимон бүтээгдэхүүнийг магний B6 витамины дутагдлаас за нойргуудах, толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөх, чадвар сулрах, ядрах, зочромтгой болох, булчин татах, жирвэнэх зэрэг урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа гэсэн биш үү. Магним. За дараагийнх нь Дидиш бас манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. Дидишийн томордог сонголтын урамшуул дуусах цөөхөн хоног үлдлээ. Дидишийн хэрэглэгчид 6 сарын 31 хүртэл хугацаанд үргэлжлэх урамшуулалтаа та үндсэн багцаа 2 болон түүнээс дээд сараар сунгаад эхний сардаа илүү олон сувгтай том багцаа үзэх боломжтой. Томордог урамшуулалт хамрагдсан нийт хэрэглэгчдээс Mustang 5 мотоцикл, Samsung 65 инчийн 4K зурагт болон Apple MacBook Neo 13 инчийн зөөврийн компьютер гэсэн бэлгийн 3 эзэдийг 7 сарын 2-ны өдөр тодруулах юм байна. Дидишийн 2 хэрэглэгч та томордог урамшуулалтаа амжиж хамрагдаад том багцаа үзээд том бэлгийн эзэн болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг 7777 1434 утсаар болон Дидишийн Facebook хуудасаар аваарай гэсэн байна шүү. За энэ сэтгэлүүд бас ирж байна л да. Реклама багасгаж болохгүй юу? Хоёроо наад нэвтрүүлэг хамаг цаг нь реклам байна. За манай нэвтрүүлэг нийтдээ 60 минутын хугацаатай явагддаг. За харилцаа холбооны зохицуулах орооноос өгсөн одоо яг реклам сурчлагаа бол 15 минут байх ёстой гэсэн юм заалт байдаг. За нэвтрүүлэг ихсний дараа энэ аман сурчлагаа буюу ивент итгэж компаниудын мэдээллийг заавал дуулах ёстой. Энэ компаниуд өөрсдөө Монгол гэмэд нэвтрүүлэгтээ телевизтэй харилцан хамтран ажиллах гэрээ байгуулад зохих төлбөрөө төлөөд ингэж байршиж орж ирдэг. За энэ төлбөр мөнгөөр нь бид нар одоо телевизийн 60 70 ажилчдынхаа өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих. За тэгээд цалин цавуугийн тавих. За тэгэл одоо бусад одоо шаардлагатай материал техник хэрэгслээ авах, улсад төлөх татвараа төлөх мэтэр ингэж явдаг шүү. Арилжааны телевизийн одоо үзэх шигтэй контентэд хандж байгаа хандлагыг бид нар одоо хязгаарлах зогсоох одоо боломж болцоон тэр бол байхгүй шүү гэдгийг бас давхар ойлгож. За тэгээд одоо үнэхээр одоо эдгэрийг сонсох хүсэл сонирхол байхгүй байх юм бол жоохон уддаашруулад дараагийнхаас нь үзчих ийм боломжууд нь ч гэсэн та бүхэнд байгаа гэдгийг дуулж. За өнөөдөр гол үйл явдлуудад оръё. Арс намын бүлэг хуралдсан. Арс намын бүлгийн даргаараа одоо ч ажиллаж байгаа тий. Арс намын даргын дарга цогт гэрэл чинь. За Арс намын бүлгийн дарга цогт гэрэл засгийн газар байгуулагдаад засгийн газар учрлын засгийн газар шүү дээ. Засгийн газар байгуулагдаад одоо 100 гаруй 100 шахам хонож байхад юу ч хийж чадахгүй тодорхой боллоо. Тэгэхээр зэрэг маш өргөн хүрээтэйгээр асуудлыг авч үзье. Хамгийн наазах нь гэхэд одоо иргэдийнхээ амжиргаанд нь нэмэр болох ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй ийм засгийн газартай бид нар удаан хугацаанд ажиллаад байх боломж байна уу? За гаргаж байгаа шийдвэрүүд нь иргэд байтугай бид нар хүртэл мэдэхгүй байна. Улс төрчид хүртэл мэдэхгүй байгаа ийм нөхцөлд учрлын засгийн газар гэдэг энэ засгийн газрыг бараг огцруулах гарын үсгийг одооноос эхлээд цуглуулж эхэлнэ л гэдэг ийм мэдээлэл өгсөн. За ингээд ардчсан нам бол өөрөө одоо яг парламентд бол олонх нь болчиход байгаа шүү дээ. 42 суудалтай болчиход байгаа. Монгол Ардын нам хэдийгээр олонх гэж яригдж байгаа боловч дотроо 38 30-аараа хуваагдчих шүү учраас бас хитрхи дотоод намын дотоод ив нэглээсээ шалтгаалаад асуудал бол яаж ширгэж болохын нөхцөл байдалтай болсон. За ингээд бодох юм бол 2024 оны сонгуулиар бий болсон парламент байгуулагдаад одоо 2 дахь жил рүүгээ орж байгаа. 2 дахь жилийн бүр ирэх нь одоо дундаа орж байгаа боловч 3 дахь засгийн газараа огцруулах хэмжээнд одоо асуудал яригдах гэж байна. Оюун эрдний засгийн газрыг огцруулсан. За дараа нь Зандан шатрын засгийн газрыг огцруулсан. За энэ удаад Учрлын засгийн газрыг огцруулна гэдэг юм байр суурийг Ардс намын бүлэг бол илэрхийлээд явж байгаа. За энэ илэрхийлэх үйл явц нь юугаараа явж байгаа вэ гэхлээр зэрэг ерөөсөө Батлан хамгаалахын сайд Батлууд гэдэг хүнтэйгээ хариуцлага тооцооч. Тэр олон цэрэг амь насаа алдсан энэ асуудал дээр Батлан хамгаалахын сайд чинь үүрэг хариуцлага хүлээх ёстой. За Батлууд сайдын хувьд юу гэж хэлж байгаа гэхээр ерөнхий сайд надад огцор гэвэл одоо би огцроход бэлэн байна. Ерөнхий сайд надад ямар нэгэн үүрэг чиглэл ингээд өгөөгүй байгаа гэдэг зүйлийг хэлчихсэн. Тэгээ засгийн газрын үнэтэй сайд юм шиг байна л та. За ямар ч байсан Ардс намын бүлэг бол тэр Батлууд гэдэг хүнтэйгээ хариуцлага тооцохгүй бол хариуцлага тооцох ёстой субъект буюу ерөнхий сайдтай ч хариуцлага тооцно л гэдэг зүйл. За төгсгөлөндөө Батлан хамгаалахын сайдтай холбоотой асуудлаар 2-7 хоногийн өмнө Арс намын бүлгээс байр суурь гаргасан хариуцлага тооцоогүй бид нар энд хэлсэн хариуцлага тооцоогүй, хариулт ирүүлээгүй, хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа гэж ойлгож байгаа. Сая өнөөдөр Арс намын бүлэг хоролдож бүлгийн гишүүд бас байр суурь гаргаж байр суурийг нэгтгэсэн. Энэ хэрэгжээ ерөнхий сайдаас хариуцлага авсан салбар алуу үүрэг хангалтгүй биелүүлсэн гэж байгаа. Сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох тухай асуудлыг тавхан зүгтээ энэ хүрээнд намын дарга бүлгийн дарга асуудлыг хариуцаж энэ дээр шийдэл гаргаж ажиллаа гэдэг ажиллах зүгтээ гэдэг ийм байр суурийг гаргасан гэдгийг хэлье.
За ингээд Арс нам ээлж дуус төрөө хийж л байна л да. За ер нь бол өмнөх Зандан шатрын засгийн газрын үзэгсэн Наранбаяр болон одоо өөр Дамжин юм гэх мэтийн сайд нартаа хариуцлага тооцоо. Бид нар гарын үсэг цуглуулж байна. Ингээд тэдэн хүний гарын үсэгтэй болчлаа гэсэн нэг бичиг яриад байсан. Бичгээд ихтэй нэгс гаргаж ирж үзүүлээгүй. Хамгийн гол нь засгийн газрыг огцруулсан үйл явц нь өөрөө нөгөө Монгол Ардын намын доторх хагаралтаа зөрчилдөөний нэг илрэл болоод ингээд явчихсан. Учрал гэдэг хүнээр бол бид нар улсын хурлыг удирдуулахгүй гэх мэтийн номон тулгуурт оруулсаар байгаад за тэгээд учрлыгаа ерөнхий сайд болгоод өмнөх ерөнхий сайд Зандан шатрыгаа жийж аваад ингээд тэгээд Зандан шатрын ерөнхий сайд огцрох гэхээсээ илүү өөрийнхөө хүсэлтээр одоо ажиллаа өгөөд ингээ явсан ийм төр зургийг бид нар өмнөх улс төрийг одоо энэ хаврыг бол үзсэн. За энэ 100 ингээд харахад ч одоо магадгүй 2028 оны улсын хурлын сонгуульд хитэн засгийн газар багт. Би бол одоо учрлын засгийн газарт намар улс төрийн нэг том зүйлүүд нь орж ирэх гэсэн чинь энэ 100 ингээ ороод ирэх юм. За ийм нэг улс төрийн шийдвэр ингээд гараал явж байгаа шүү. За дараагийн мэдээлэл нь IC дээр улсын хурлын дарга амар хувьсгалан улсын хурлын дарга асан амар хувьсгалангийн хилийн хоргийг бол цуцалсан байгаа юм. За түүнийг бол хилийн хоригтой байлгаад байсан. За тэгвэл хилийн хоргийг нь цуцлаад нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглолоо гэсэн. За ямар хүмүүстэй уулзахыг хориглосон бэ гэдэг нь энэ яг энэ прокурорын байгууллагаас өгсөн мэдээлэл дээр бол байхгүй. За нэр бүхий хүмүүс гэхэлэр зэрэг тодорхой хэмжээний за одоо тухайлбал одоо чулуун цаг юм уу те түүний төрс адмирал лам жон нарыг холбогдуулан шалгаж байгаа. За энэ адмиралтай холбоотой асуудлаар ингээд нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр л улсын хурлын даргаас огцорсон шүү дээ. Тэгээд нэр бүхий хүмүүстэй бол уулзахыг нь хориглосон. Тэгээ уулзах хориглолтыг нь одоо яаж хийдэг юм бол одоо утас сүлжээг нь чагнаж идэг юм болов уу? Эсвэл одоо араас нь байнга хүн дагаж явж идэг юм болов уу? Энэ нь бас нэг тодорхойгүй. Ямар ч үсэн гадагшаа явах хэлэх нь бол нэгтчлээ. Тэгэхээр зэрэг гадаадд очиод нэр бүхий хүмүүстэйгээ уулзах учрахыг бол үгүйсэх аргагүй л юм дүр зурагтай байх шиг байна тийм. Хуулийн хяналтын байгууллага тэн дээр яг хурж ажиллаж чадах уу гэдэг тийм. Гадаадд. За дараагийн мэдээлэл нь нийслэлийн 1-р орлогч байсан Даваа Далагийн эхнэр Алтан уяг бол 3 сарын 36-нд 3 сарын 26-нд шүү дээ 36 хоног байхгүй шүү дээ 3 сарын 26-нд Монгол улсын хилээр гараад бүгд найрт хятад ард улс руу явсан гэсэн юм мэдээлэл. За яг энэ Даваа Далагийн хэрэгтэй холбоотойгоор гарч ирж ирсэн. За тэгвэл Даваа Далагийн эхнэр анх туяг Монгол улсын хилээр орж ирсэн даруйд нь цагтан хорж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж магадгүй байна гэсэн мэдээлэл IC дээр гарсан билээ. За тэгээ одоо үнэхээр нөхөр нь одоо хоригдчихэд байж хахад хилийн чандад байгаад байх юм уу? Эсвэл эрд хурж ирээд үнэн зөв мэдээллийг өгөөд хэрэгт нааштай байдлаар шийдэгдэх тэр мэдээллүүдээ өгөөд ингээ явах юм уу? Тэгээ одоо тэр гэр бүлийн хүнийх нь эр зөргийн л асуудал болчих шиг боллоо л. Тэгээ хилийн дээсээр одоо Монгол улсын хилээр бол одоо хүртэл орж ирээгүй байна л гэсэн юм мэдээлэлтэй. Орж ирэнгүүт нь л одоо цагдан хорно л гэсэн ийм мэдээлэл гарсхлаар зэрэг орж ирэх юм үгүй мүү гэдэг асуудал нь ч гэсэн бас эргэлзээтэй л болчихж байгаа. За ийм нэг мэдээллүүд бас. За Мэд сайхан сайд, сангийн сайд Мэд сайхны хувьд бол өнөөдөр ч бас энэ амнаацтай холбоотой асуудлууд нэлээд яригдсан. Оюу толгой, онтройтой холбоотой асуудлууд яригдсан. За оюу толгойтой холбоотой асуудал дээр бол сангийн сайдын хувьд өгж байгаа мэдээлэл нь юу вэ гэхээр зэрэг хоёр талын байр суурь одоо хатуу байгаагаас шалтгаалаад оюу толгойн зээлийн хүүг бууруулах асуудлын нөхцөл байдал одоо хүнд байгаа гэдэг юм зүйл. За Монгол улс бол зээлийн хүүг бол одоо бүр ингээд хамгийн байж болох баг түвшинд нь аваачихыг хүсэж байгаа. За оюу толгойн тал болохоор зэрэг за танаа хүсэл бол арай л бас дэндүү байна. Дундаа хийчээ гэдэг нэг юм санал тавиад байгаа. За дундаа хийх боломжгүй гэдэг юм хатуу байр суурийг Монгол улсын засгийн газар. Нөгөө тал нь тэгвэл бид нар одоо буулгах ямар ч боломжгүй гэдэг ч юм уу. Ингээд яг тохиролцооны аль-алинд нь ашигтай байх хэлбэрт дээр хурж очиж буухад бол нийлээд хүнд байгаа л дүр зургийг сангийн сайд бас илэрхийлж байгаа шиг байна. За тэгээд ажлын хэсгүүдийг бол ахлаад ингээд зарим сайд нар одоо ажиллаж явж байгаа оюу толгойтой хилцээр өдөр тутам л одоо баг уулзаал ярьж байгаа байх тодорхой шаардлагуудаа за манайх ингээ за манайх 5% болгоё гэж 6% болгочих гэх мэтэр ингээд ярьж л байгаа юм шиг байна. Тэгээ ямар ч үсэн асуудал бол нэлээд хүнд байна л гэдэг зүйлийг л бас хэлж ийн л да. За дуу хоолоогоор бас хүргэе гэсэн жоохон товчлоо явчихъя. За дараагийн мэдээлэл нь гэрийнхээ захилгаан хэрэглээг захимаар хянаж удирдах боломжтой ухаалаг тоолоорыг суйрлуулж байна гэдэг. За өнөөдөр нөгөө засгийн ардсан нам бол Монгол улсын засгийн газрыг ажил хийхгүй байна гэдэг байгаа шүү дээ. За Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд бол одоо учрал бол өнөөдөр эрчим хүчний салбар дээр ажиллаад за иргэд аж ахуй нэгжүүд энэ ухаалаг тоолоор гэдгийг хийя. За ухаалаг тоолоор нь яах вэ гэхээр зэрэг гар утснаасаа хянах боломжтой. Гэхдээ бид нар хэрэгэлдэг л цахилгаанаа л хэрэглэнэ үстэй. Тэрийг одоо гар утснаасаа хэрэглэлээ гэд хэрэглээ баг гарна гэсэн зүйл байхгүй л үү. За тэгээд ухаалаг тоолуур нь өгөгдлийг найдвартайгаар систем дамжуулнаа.
За концентратор буюу тоолуураас цугласан өгөгдлийг нэгтгэж үүрэн сүлжээгээр дамжуулан ухаалаг тоолуурын системд илгээнэ. За HES буюу MDM систем тоолуурын заал цуглуулж өгөгдлийг хадгалан боловсруулж шинжлэх болон удирдах бусад системтэй интеграц хийнэ. Гэрэл систем буюу борлуулалтын нэгдсэн системээр тоолуурын заалтыг нэгтгэн төлбөр тооцоог боловсруулах, захиргаан хангамжийг таслах, залгах үйлдэлүүдийг бас гүйцэтгэнэ. Захим сувгууд, захиргаан хэрэглэгч аппликейшн болон MyTalk-ийн мэн вебсайтаар дамжуулан хэрэглээгийг хаанаас ч бодит цаг хугацаанд хянах боломжтой гэдэг. За энэ бол одоо аль хэдийн хэрэглэл нэвтэрчихсэн байгаа зүйлүүд. Хамгийн гол нь зүгээр гар утаснасаа одоо би хэдэн киловатт цахилгаан, мегаватт цахилгаан, киловатт цахилгаан хэрэглээд байгаа юм бэ гэдэг зүйлүүдэл хянах боломжтой л гэж ингэж тайлбарлаад байгаа. За тэгээд ерөнхий сайдын өөрийнх нь яг энэ очиод хэлсэн үг байсан л бид нар одоо үнийг нь нэмэх гэдэг юм зүйл агуулга энэ дотор багцсан шүү. Сонсоод үзээрэй. За энэ чинь дуу наач юм. Тэрийгэ бодох хэрэгтэй байхгүй. Жишээ нь ямар ч бараа бүтээгдэхүүнийг маш бага өртгөөр бүтээсэн бол түүнээсээ хямд өртгөөр заруул ашиггүй ажилтдаг. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа ажилтны албан агчдын цалин хөөс нийгмийн бодлого түүнийгээ дагаад магаал байна. Тэгэхээр бид нар олон жил ингээд татаас өгөөл дэмжээ ингээд яваад байсан. Тэгэхээр энэ ухаалаг хэрэглийг нэвтрүүлж чаддаг байхгүй. Тийм учраас өнөөдөр энэ ухаалаг тооллуудыг айлуудаар тавиад аппликейшн нэвтрүүлээд айр үл хөвөх болгон хэрэглээгээ хяндаг болоод удирддаг болоод за тэгээ илүү гарснаа төвийн шугам нийлүүлдэг болоод ингээ юм хариуцлагын зөв тогтолцоо бүрдээд эхлэхээр цаашдаа бид нар одоо тодорхой хэмжээ зах зээлийн зарчим руу энэ цахилгаан дулааны үнийг өсгөх бодлогыг бол үе шаттайгаар явуулж ийж үр дүнд хүрэхгүй бол гинт гарч ирээд үнийг нэмж хэлье. Ямар ч бэлэн биш. Тэгээ энэ ачааг иргэдэд өөрүүлээд өгч болохгүй. Тийм учраас бол би анхнаасаа байр суурь илэрхийлсэн. Иргэдэд энэ цахилгаан дулааны үнийг өөрсдөө системийн бэлэн байдлыг хангаагүй. Энэ иргэдийнхээ хэрэглэгчнэрийг бэлдээгүй гэж шууд нэмнэ гэдэг нь буруу бодлоо гэж хэлсэн. За тэгэхээр нэг юм хоёр үзүүртэй юм шиг сонсогдоод байгаа юм л да. Нэг болохоор зэрэг бид нар ярд иргэдийн нуруунд дээр ачаал үүрүүлэхгүй. Систем нь бэлэн биш байна. Системээ бэлэн болгочих юм бол бид нар цаашдаа үнийг нэмнэ гэдэг. Тэгэд чи юу гэж бодож байна? Би бол одоо ингээд миний хэрэгэлдэг цахилгааны хэрэглээ бол яг л хэвээрэл байх байх л да. Уцаараа хяналаа гэд би одоо угаалгын машинаа ажилуулгаа болох юм уу? Пилетгээ ажилуулгаа болох юм уу? Хөргөчийн ажилуулгаа болох юм уу? Тэр нь ойлгомжгүй. Зүгээр системтэй боллоо гэхлээр зэрэг илүү одоо юу гэдэг чинь за би энэ зургатан дээр одоо нийцтэй тэжнээ цахилгаан хэрэглээд идэг юм байна гэдэг юм тооцоолоо гаргаж ирэх юм уу? Яах юм бол би тэрийг бас нэлээ ойлгохгүй. Зүгээр энэ цахилгаан дулаан дээр бол би одоо саяны 6 сарын эхний 10 хоног чинь маш сэрүүхэн байлээ тийм. Өгөл бол 100 болохгүй байна гэдэг. Яг тэрэн дээр бол иргэд нөгөө дулаанаа одоо шаардлагатай үед нь авчдаг, тоолууртай. Халуузаад авах юм бол хаачдаг. Тий. Сэрүүхэн байх юм бол нэмждэг. Ийм тоолууртай болчоосоо гэдэг юм зүйлийг л хүсэл яриа л байдаг л да. Тэгээ яг энэ зүйл нь одоо дулаан дээр нь хэрэгчих юм уу, цахилгаан дээр нь хэрэгчих юм уу юм зүйл тодорхойгүй. Зам мэдээлүүд нь юу? Эзэнгүү орхисон үедээ бас хэрэглэхгүй байж болно гэх тээ. Тэгээ энэ дээр бол хүмүүсийн сэтгэл бол ийм л хэлээ. Энэ тоолуурын яг тэр одоо бодит хүчин чадал нь юу юм бэ те? Хаанаас ямар тоолоор оруулж ирэх юм бэ? Тэр тоолуурыг ашиглах механизм, систем нь ямар юм бэ те? Одоо нэг бидний хэлдгээр болгоч юм уу те? Эсвэл нарийн детальтай ч юм уу те? Үнэхээр тийм байх юм бол хэмнэлт гарна гэдэг юм. Тэрнээс биш зүгээр нэг тоолоор авчаал зүгээр яг саний хэлдэг шиг хагаад байгаал одоо хөргөч нь хэзээ унтрахгүй шүү дээ. Одоо зургатаа унтраад юм байлаа гэхэд одоо бүх цахилгаанаа унтраагаад эзэнгүй явуулаа гэхэд болохгүй шүү дээ. Тэр чинь буу юм болно шүү дээ. Тэгэхээр тэр тоолуурын хүчин чадлаас хамаарнаа. Тоолуурынхаа тэрэн дээрээс нь тоолуур нь ямар үнэтэй байгаад иргэдийн амьдрал дээр очихоор тэр нь дарамт болж хуврах юм уу гэдэг нэг юм асуудал байдаг. Тэгэд иргэдтэй яах юм нөгөө тоолуураа шахах юм уу? Заавал ав гэх юм уу? Эсвэл нэг компани өөрөө тендер зарлаад авчираад те нөгөө монополдод ч гэдэг юм ингээд бидэнд хүчээр тулах юм уу? Эсвэл гаднаас бид нар сонголтоо авах юм уу? Тэргээд энэ тоолуурн дээр л учир байгаа шүү гэдэг зүйлийг энийг ярь нь ерөнхийдөө тайлбарлахгүй орхичлаа тэргээ бас өнөөдөр хүмүүс шүмжижлээ. Тэр энэ мэдээлэл дээр нь дуулаадсан 200 хэдэн мянган өрхөд эхний байдлаар одоо суулгацсан байгаа. Энэ жил 261 мянган өрхөд чинь нөө суурлуулна гэсэн ийм зүйлийг бас хэлж илээ л дээ. Тэгээд хамгийн гол нь за тоолуур систем бий болчлоо гэхэд үн нэмэгдэх юм байна л гэдэг ойлголт байгаа даа шүү.
Тэгээд химэлт нь одоо хэр зэргээр гарч ирдэг юм байгаа юм бол одоо за яг одоо үнэндээ бол мэддэг. Гэхдээ нөгөө нэг ерөнхий сайдын өмнө хэлдэг бид нар одоо нэг талхыг 100 төгрөгөөр хийчээд 80 төгрөгөөр зараад авах юм бол одоо тэр талх үйлдвэрлэж байгаа газар ч юм уу тэр үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс бол ямар ч ашиггүй болчих гээд байдаг. Тэгээд татаас өгөөд байдаг гэдэг зүйл нь бол яхааргүй үнэн. Яг цахилгааны үнэнд бодит зах зээлийн үнэтэйгээ горшиж чадж байгаа мүү гүмүү гэдэг дээрээ бас бодгол зүйлүүдийн нэг л юм шиг харагдсан. За дараа нь уул уурхайн сайд дамжин юм нөгөө амнааттай холбоотой асуудлыг л хэллээ л дээ. За ер нь бол амнаатыг ингээ бууруулах асуудал сүүлийн үед бас нийлээд зэсийн үн бид нар чинь төсөв дээрээ төсөөлөхдөө бол 8,000 орчим доллараар төсөөсөн юм шиг байна л да. Одоо дэлхийн зах зээл дээр 14,000 доллар хүрчээд байж хаад бид нар тэр хэмжээгээр одоо ашигтай авах амнаатын төлбөрийг авч чадахгүй бууруулна гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Чи Иреогийн тал уу, оюутлогийн тал уу, хиний тал болчиход байна вэ гэдэг юм зүйлийг хэлээдсэн. Тэгээд би бол хиний тал биш зүгээр өргөн хүрээнд л ажиллах авах ёстой мөнгөө илүү их бага хэмжээгээр илүү ихээр нь авах гэдэг юм зүйлийг л хэлээд байгаа юм билээ. Одоо энэ амнаатын ийм өндөрөөр нь 21.6% байвал 100% одоо төрийн эзэмшилтэй улан байжуулах эрдэнэ төлөвлөлтөөр маань сөхөрч юм дийлэхгүй. Гамн захирлаас асуугаараа, мэрэгжлийнхнээс асуугаараа, бүх хүмүүсээс асуугаараа дийлэхгүй сөхөрч юм. Нөгөө талд нь оюутан Иреотинтойгоос өөр хөрөнгө оруулагч бидэрт байхгүй болно. Ингэх юм бол бид нар энэ одоо айлын гарт бүрэн орно гэсэн үг. Ийм л байна. Тэгэхээр бид бол би бол одоо зарчим байр суурь хэлий юу гэхээр Масхийн газар бол ажлын байрыг нэмэгдүүлээ. Одоо байгаа 1.8 их найт төгрөгийн одоо зэсийн салбараас орж ирж байгаа амнаатыг улан байжуулах эрдэнэ төлөвлөлтөөр 21.6%-аар төлж байгаа. Аж үйлдвэрийн эд соёлын яамны хувьд бол энэ 21.6%-ийн төлбөрийг 4 жил аваад тэрнээс цааш бусдад ажиллах буулгая гэдэг саналтай байгаа. Сангийн яам бол энийг хугацаанд явахгүй одоо авдгаар нь авъя гэж. За оюун толгой төсөл бол 5% амнааттай гэдээ гацаацсан байна. Яг ингээд тийм жагсаацсан байна. Тийм ээ. За ингээд хоёрхан төсөл. Бид хэрвээ энэ хуулийг нэг өөрчилж чадвал ойрын ирээдүйд 1.8 их найдын орлогыг 2.2 их найд болгож нэмэгдүүлнэ. 60,000 ажлын байрыг нэмэгдүүлнэ. За ийм зүйлийг хэлээд байгаа юм л да. Эрдэнэт чинь бүр бид нар чинь нөгөө нэг ганц үндэснийхээ том үйлдвэрийг л нөгөө сайлын үнэ гэдгийг өстой жинхэнэ шовтарч л амьдрд юм байл. 21.6% амнаат тавьчаад тэгээд энэ амнаатыг төлөөд байх юм бол эрдэнэт үйлдвэр бүр сөхрөө дуусах юм байна. Тэгээ оюут толгой гэдэг Иреотинто гэдэг ганц одоо нэг том хөрөнгө оруулагч байгаад байдаг. Тэднэрт ийм өндөр амнаат тавьчих юм бол за өгж болно гэдэг зүйлийг хэлээд байгаа. Өгөхдөө одоо танаа нөгөө хувьд ноогдох 34% чинь ноогдох хэмжээний үр төлбөр чинь нэмэгдэж явна штэ, зардал чинь нэмэгдэн штэ л гэдэг ийм сүрдүүлгэнд ор бид нар бас амьдраад байгаа. 5% нь зогсоолцсон байсан. Тэгээ зогсоолцсон байгаа гэдэг ийм зүйл. Тэгээ ингээд цаашаа жоохон яах вэ гэхлээр зэрэг за амнаатыг бууруулахлаар зэрэг аж ахуйн нэгжүүд за амнаат буурчж байгаа бол би ч гэсэн тэгвэл зэсийн үйлдвэрлэл рүү оръё л доо. Зэсийн олборлолт руу оръё. Зэс боловсруулах үйлдвэрлэл хий. Одоо тэр нөгөө нэг юу лээ нөгөө пунцгийн цагааны чинь нөгөө ачид техникийн тий дахин яах хаягдлаас нь боловсруулах гэх мэт ийм үйлдвэрүүд чинь ажиллаад эхлэн энэ хэмжээгээр ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэхээр нөгөө Монголд орох төлбөр тооцоо нэмэгдэнэ л гэсэн ийм зүйлийг л одоо аж үйлдвэрийн сайд нь хэлээд байгаа. За нөгөө талд нь бол яг л эсрэг байр суурьтай байгаа тий. Том төслүүдээ хөдөлгөх хичээж тий. Яг одоо энэ дээр нэг юм зоригтой юу байгаа бол өргөд дээр гарсан байлээ. Дамжин юм бусад төслүүдээ эхлүүлчихвэл оюу толгойг зогсоосон ч болно гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг нь 20 орчим төсөл байгаа. Энэ 20 орчим төслөө хөдөлгөчих юм бол одоо Монголын эдийн засаг сайжирна, ахуй амжиргаа сайжирна, саяны хэлдгээр 60,000 ажлын байр бий болно л гэж яриад байгаа шүү дээ. За одоо бол амнаат нь бол за эрдэнэ төлөвлөлтөөр 21%, оюу толгой 5% дээр гацсан байгаа юм байна. За өөр өөр төлдөг амтан байхгүй юм байна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр үнэхээр энэ 20 төсөлчин яг бодитоор хэрэгжих үү гэдэг асуудал бас урган гарч байгаа. За жишээ нь ямар төсөл дээр нь ямар компани хөрөнгө оруулалт хийсэн. Тэр яг нээлттэй байна уу? За ингээд тавьчлаа. За тэгэхээр нөгөө 20 төслүүдийг ядаж 5 нь эхний 5 жилдээ хөдлөх үү? Хөдлөхгүй юу ч гэдэг юм уу те. Ингээд ийм тооцоо судалгаануудаа яг бүрэн гаргаж хийгээгүй болвол эзэн эрхийн төлбөр гэж одоо бас яриад байгаа шин амнат. Энэ зүйлээ хамаагүй хөдөлгөж болохгүй. Хэрвээ хамаагүй хөдөлгөчих юм бол татварын орлого огцон буурна. Тэгээ татварын орлого огцон буурахаар нөгөө эргээд юу 60,000 ажлын байр битэл нөгөө цалин дэтгэвэр дээр очиод гацчих штэ, тулчих штэ гэдэг ийм зүйлийг бас эргэн шүмжлээд байгаа. За. За идрот нөгөө
хүнсөтэй жоохон өнгөлдүрийн сайд чинь гарч ирсэн. За ямар ч байсан нөгөө шүлхийн сад нэг төрлийн өвчнийг хүндрүүлэхийн тулд Оросын холбооны улсаас 500 мянгаас 1 сая тонн вакцин худалдаж авна гэж байна. За энэ худалдаж авах саналаа явуулчихсан. За тэгээ хүлээлгийн горимж шилжчихсэн байгаа байна. За хэдийг нийлүүлэх боломжтой хэдэн төгрөгийн зардлаар ирэх вэ гэдэг зүйлүүд нь тодорхойгүй. Ямар ч байсан ийм төрлийн вирусыг ангаах гарахгүй, тархахгүй байх вакцин танад байна уу? Байвал авъя гэдэг саналаа ямар ч байсан явуулчихсан байгаа юм билээ. За ингээд одоо бол Ховд аймагт шүлхийгээр өвчлсөн 318 малыг бол устгад оруулчихсан байгаа гэсэн юм мэдээлэл. За Ховд аймгийн Булган Үйнт суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхийн өвчний тархалцтай холбоотойгоор одоогийн байдлаар 318 малыг устгалд оруулаад байна л гэсэн мэл. За ингээд бус нутгуудад бас хөл хоройг тогтоосон, Баян-Улгийн аймаг ч гэсэн бас хөл хорой шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэх мэт мэдээлүүд явсан. За засгийн газрын зүгээс бол ямар ч хэлсэн эхлэний ээлжинд 500 сая том вакциныг авъя л гэсэн мэдээлэл өгсөн. Оросын холбооны улсаас шүлхийн эсрэг вакцин авахаар үнийн санал хүлээж байгаа гэдэг. За ямар үнийн үн эрхийн яг тэрийг л одоо хүлээгээл байж байна. За тэгээ одоо бид нар чинь үнийн санал дээр тэд тэгээд нэг тоо хэлэхлээр авахгүй үнэтэй байна гэж хэлэх цаг хугацаа юу байгаа мүү. Тэр хэмжээний зардал одоо малчтад үүсэх Монгол улсын малын удмын санд үүсэх ийм асуудал байна уугүй юу гэдэг ингээл асуултын хариултууд зөндөл байна л да. Бас ямар аймагт үлээ нэг аймагт. Би одоо энэ чи тэр Дундгов аймагт. Бас ингээд шүлхээ өвчин гарцсан байна. Тэгээд Дундгов аймагт бас л нөгөө Зайсан нээлтэ вакцины тэр юм хөрөхгүй байна гэд. Тэгээд энэ дээр одоо яг энэ үе шүлхээ өвчин гарна гэдэг чи одоо маш том зохилт болно л гэж л бас хүмүүс яриад байгаа. Яг тэгэхээр одоо тэгээд өгүүдэл аялж өвчин шүү дээ. Одоо бид чи одоо юу н одоо энэ Дундгаврыг явж болох юм шүү дээ тийм үү? Одоо 20 цэртэй газар тий. 20 цэртэй газар бол Баян-Улгийн тий нөгөө тий. Гихмичлэн ингээд ерөөсөө ингээд тал дээр ерөөсөө ийм нөхцөл байдал ойлгомжгүй. За ойлгомжгүй гэхээсээ илүү мэдээж нөгөө нэг 20 цэрээний дэглэмэн барихгүй бол болохгүй. А нөгөө талдаа вакцины хүрэлцээг үүсүүлээд бид хоёр урж дээр ярьж байгаа муцаацад ороод тий ингээд цаашаа яваад бүр аюултай болчих гэдэг. Нөгөө коронавигийн вирус чинь нэг омега гэж хоёроо яваад байсан шүү дээ тий. Яг тэрэн шиг чинь яг тэр сатник гэдэгт юунд нь зориулсан вакцин ороод ирсэн чинь тэр вакцин чинь устгааргүй мутацид орсон байна гэх юм бол тэгэл бас нэг зардал болох гол ингээл байна л та. Тэгэл энэ асуудлуудаа тэгээ манай мэрэгэн цэцэн төрийн түвшинд нь бас бодож идэм байлгүй те. Сонирхолтой судал гарсан энэ нөгөө нэг өвлийн эдчнээс илүү энэ 11 7 сарын 11-нд тэгээ 7 сарын 8-нд илүү их боодог те. Илүү их хонь гаргад юм биш бид хэд чинь. Тэгээд айл болгоно хонь аваад айл болгоно хорхох хийгээл ингэдэг. Тэгэд энээсээ шалтгаалаад нөгөө өвчин тарахгүй инээ тэрэ гэдэг асуудал чинь бас дамжирх юм. Тэгээд нөгөөдг нь явж махны үн нөгөө хоньны үнэндээ бас ч ингэ нөлөө шүү дээ. Ингээл нэг дамдаа ерөөсөө ийм нөхцөл байдал ингээ үүсэ. Гол нь энэ төрийн хариуцлага асуудал энэ дээр гарч ирж байгаа. Вакцина бэлдэхгүй яасан юм бэ те. Одоо энэ чи төсөв тавьд юм байл шүү дээ. Одоо тэгээд ганц өөрснөөхөө өмөрч байгаа зүйл нь эн чинь Монголч ерөөсөө гарч байгаагүй гэдгээр омог байгаа мал гэдэг юм зүйлийг яриад байгаа юм л. За малын өвчин гэснээс хүнд бас тохиолдох өвчлөлийн тоо нэмэгдээд байгаа. Энэ хөсөөтөөс өгсөн мэдээлэл байна. UBN дээр гарсан. Гар хөл амны өвчний тохиолдол 4 дахин өссөн байна гэсэн мэдээлэл байна шүү. За үүгээр бол голцоо бага насны хүүхдүүд өвддөг гэдэг байгаа тийм. За халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гар хөл амны өвчний тохиолдол нэмэгдэж өнгөрсөн оны муу үеэс 4 дахин өссөн талаар мэдээлэл гарсан. Гар хөл амны өвчин нь зөв энтеровирусээр үүсгэгдэж бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин. За халдвар хэрхэн дамжих вэ гэсэн бохир гар өтгөн амны замаар. За шүлс, хамар, хоолой шүүрэл, цэврүүний шингэнээр вирусээр бохирлогдсон тоглоом, аяг халбаг, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр дамждаг юм байна. За шинж тэмдэг нь одоо халуур, хоолой өвдөх, хоолнд дургу болох, амны хөндий, хил бүйл, завж орчимд өвдөлттэй шарах, тууралт гарах, гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгцөг орчимд улаан толб, гөвдрүү, цэврүүт тууралт гардаг. Бие суулрах, уйлгнах, шингэн уух, дургу болох, зарим хүүхдүүд бүр гүйлгэх шинж тэмдэг бас илэрч болно гэсэн байна. За өвчний нууц үе нь 3-аас 6 хоног байдаг. За өвчний эхний 7 хоногт халдвар тарах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн 7 хоногийн турш ялгаж болдогдвол гарын ариун цэвэр маш чухал байдаг л гэдэг юм зүйл хэлж байна. За одоо ингээд сургууль цэцэрлэгүүд үндсэндээ бас амарчсан байгаа. За тэгээд хараа хяналт нь одоо багшийн хараа хяналтаас үндсэндээ цэцэрлэгийн хүмүүс бас гарчиж штэ. Тэгэхээр зэрэг гэр орчиндөө ахуйн хүрээндээ бас нөгөө нэг хувийн ариун цэврүүдийг сайн сахиулах, гэр орондоо ариутгал цэвэрлэгээ хийх, гар хөлийг бол одоо байнга тогтмол угааж явах гэх мэт юм. Иймэрхүү одоо наазахын арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлээрэй л гэдэг юм мэдээлэл бас байгаа юм л.
За. Энэ төр орон сууцны банк байгуулж зах зээл рүү орох нь үр дүнгүй гэдэг. Яг өнөөдөр хүн намын зөвлөл мэдээлэл хийгээд яг нь ийм агуулгыг хэлсэн юм бэл. Тэгээ энэ яг агуулга нь бол нэг ийм юм бэл. Төр ер нь гээл байшин барьна гээл нэг ордог. Одоо юу барьна гээл нэг ордог. Зам тавина, таксинд орно ч гэдэг юм те. Ингээд төр бизнест ороод ахаар бизнес хөгжихгүй байна. Ерөөсөө эн чинь явахгүй. Эн чинь зах зээлийн зарчим биш л гэдэг юм байна. Тэгэд харин төр ингээ орон сууцны банк байгуулахаас ондоо өөрөөр тийм үү. Тэр гайлаас одоо тэр арматурын арай хямдхан оруулж ирэхдээ юу гэдгийг дотооддоо үйлдвэрлэх ч юм уу, цэм чохоог нь яах ч юм уу те, барилгын материалыг хямдруулах ч юм уу. Иймэрхүү байдлаар ингэж дэмжихгүй болвол шууд ингээд ороод ирэх юм бол эн чинь бас л нөгөө нэг сөрөг үзэгдлийг бий болгоно гэд. Тэгээ энэ дэр нэг ойчер гэж нэг актер юм бий болчиход байгаа шүү дээ. Одоо энэ дэр эн чинь одоо ингээ байгаад байгаа. 6-аас 7 их 80 төгрөгийн одоо ийм ойчр үүсчээ 47,000 орчим иргэн ингээд ойчрлцоод тэгээ 4 жил ийм ойчртай болчиход байгаа байхгүй 47,000 4 жил. Тэгэхээр үндсэндээ одоо өнөөдөр ипотекийн зэд хөөслөгч байгаа юм бол 4 жилийн дараа л орох нь шүү дээ. За тэгээд тэр нь орох ч юм уу ч юм уу бас эргэлзээт. Тэгээ барилга хот байгуулалт орон сууцчлалтын сайд Бат хамгаалалтын хэлэхтэй болохоор зэрэг төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорац гэдгийг бол бүр татан буулгаад үндэсний орон сууцны корпорац байгуул. Бүр үндэснийхаар нь байгуулнаа. Тэгээд одоо төр одоо орон сууцчлалтыг дэмжих юм банктай болно гэдэг юм зүйлийг хэлээд. Тэгээд хүн нам бол энэ банктай болохыг нь бол эсэргүүцээд байгаа юм тий. Төр оролцохдоо бол нөгөө нэг үнийг барихын тулд оролцоод байна гэж хэлдэг л дээ. Төр оролцсон одоо нэг цементний үйлдвэр байгуулад цементээ тэдээр нийлүүлнэ. Зах зээлийн үнээс доош байлганаа. Арматурын үйлдвэр байгуулаад тэдээс доор байна. Эсвэл одоо сэлб дэд төвийг байгуулаад сэлб дэд төв дээр баригдаж байгаа орон сууцны үн тэд байна гэхлээр зэрэг бусад нөгөө зах зээлийн үнийг барих зорилгоор ингэж төр оролцож байгаа гэдэг ийм агуулгыг хэлээд байдаг. Тий. Тэгээд хөгжлийн банкны яасан билээ дэргээл ярьж байгаа юм л та. Өмнөх ингээл дампуурс. Хамгийн анхны юу ч юм бол энэ худалдаа хөгжлийн банк байсан биш үү нөгөө ийм дэд үтсэн юу яадаг. Тэгээ нөгөө нэг ховшлагдаад гэж мэнгээ явсан. За одоо бол тэгээ сүүлийн хоёр жишээ бол одоо нэг нь энэ болох гэдэг нөгөөт нь хөгжлийн банк болох гэдэг. Ингээд өмнөх жишээ байхад одоо яах юм бэ? Ахаад тэр жишээ рүү орох юм уу? Гол нь хамгийн гол нь энэ одоо энэ барилгын ордог эд материал, энэ жижиг деталь энэ минутаа бид нар өөрснөө үйлдвэрлэж, өөрсдөө зах зээлийг бий болгож хурдан хугацаанд босч ирэх ёстой. Иргэдийг харин нөгөө татварын дарамтаас нь багасгаж, нөгөө бизнес эрхлэгчдийг нөгөө талаар нь дэмжих биш. Ингэж банк байгуулаад төр шууд орох нь буруу гэдэг агуул хэрэг. Юу н нийтээр нь гэхэлэр одоо юу гэдэг чинь барилгын арматур, цемент, одоо баррикад нь шалж ирэх үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг нэмэх юм бол энэ чинь барилгын салбараа бодитоор дэмжиж байгаа нэг хэлбэр. А тэрнээс ганц зүгээр барилга барьдаг, барилга усалж явуулдаг компаниудыг дэмжиж байгаа юм бол энэ чинь нөгөө нэг бусд нь орж ирээл импортын хараат хэвээрээ байгаа л байна л гэсэн л агуулга багш. За нийслэлийн цэцэг дарга өнөөдөр Баянзүрх дүүргийн 46 дугаар хорон дээр ажилласан. 43 дугаар ороо. 43 дугаар ороо буюу нөгөө юу штэ. Натурын тэр авир. За натурын тэр авир Орос хөгжит бол энэ одоо барилга барих орон зай байхгүй байхад л дунд нь ингээ барилга бариад байна. Энэ нь одоо зарим барилгууд нь зөвшөөрлийн асуудлыг шийдэж өгсөн. Газар дээр нь очсон. Тэгээ шууд газар дээр нь барилга барьж байгаа байгууллага аж ахуй нэгжийн барилга барьж байгаа үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Тэгээ эн чинь одоо зөвшөөрөлтэй байсныг зөвшөөрөлгүй болгож байгаа юм уу? Эсвэл зөвшөөрөлгүй бариад байсныг зогсоож байгаа юм уу гэдэг зүйлүүд нь тодорхойгүй. Тэгээ зөвшөөрлийг нь яах гэж өгöd өгдөө. Хаанаас хизээ өгöd ийсэн. Тэгээ тэрэн дээр эргүүлээд хариуцлага тооцдог юм. Энд чинь нэг аж ахуй нэгж зөвшөөрлийг өгсөн болохоор л тэр талбай дээр очиж одоо шороогоо ухаад л ундаамтаа зутгаад арматураа бариад л явж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь баахан компаниудын одоо нөгөө гаргасан захиалагчдын ч юм уу бүүн үр төлбөр чинь ингээл төрийн бодлогогүй зохицуултгүй үйл явцснаас чинь болол хохирдог юм дүр зураг байгаа юм л. Уялдаагүй үзүүлсэн. Тэгээ нийслэлийн цэцэг дарга Пүр тавгийн хувьд бол одоо ингээд дахиж ийм орон сууц барилга ихтэй газар бол барилга бариулахгүй. Бага талбайг нь бол хамгаалан нийтийн эзэмшлэр аавна. Тоглоомын талбай байгуулна, ногоон цэцэрлэг дүрэлэн байгуулна л гэдэг юм зүйл хэлж байна. Тоглоомын төв дөрвөн журам стандарт зөрчигдөж олгосон газруудыг цуцлах хүртэл арга хэмжээ аавна. Оронд нь дандаа ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байх байдлаа явна. Одоо бид нар энэ барилгачлалтай газар бол дахиж барилга барих шаардлага байхгүй шүү дээ. Ер нь стандартыг харгаж гисэн энэ боломжгүй гэж харагдчихэ. Өглөө засаг даргын дээргээ шуурхай ажлын албад байгуулагдсан. Энэ газар болголттой холбоотой дөрвөн норматив стандарт зөрчсөн газруудыг цуслах хүртэл арга хэмжээ аваад оронд нь дөрөвний ээлдэг ногоон байгууламж иргэдрүүж хэлсэн арга хэмжээнүүдийг аваад явах юм байгаа шүү. Дээрээс нь дөрөв хэлээ
За ингээд 43 дугаар орны орсон суугчид бол маш их халуун талархалтаар хүлээж авч байна. Өөрсдөө нэрх ашиг хангагдаж байгаа учраас. За гэхдээ засаг даргын хэлж байгаа үг нь шүү дээ. Стандарт дүрм журм зөрчигдөж зөвшөөрөл олгогдсон газрууд гэж байгаа байхгүй юу? Стандарт дүрм журмыг зөрчиж хэн зөвшөөрөл олгоод байгаа юм бэ? Тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцооч. Тэр хүмүүстэй ийм газар олохгүй шүү гэдэг үүрэг чиглэлээ өгөөч. Үүрэг чиглэлийг чинь зөрчсөн бол хариуцлага тооцооч. Угаасаа манад нөгөө хариуцлага байдгүй учраас ингээл давар дурнаа дураараа авирлцсан л юм. Тэгээ эн чинь хэн хохирж ийн гэхэлэр энэ орсон суугчид хохирж ийн нэгдүгээр. Хоёрдугаарт нь энд барилгын үйл ажиллагаа зөвшөөрлөгийг нөгөөд явуулчихсан учраас барилгын энэ компани захиалга энэ төр аваад явж байгаа компани өөрөө хохирж байна. Дээрээс нь та нарын нэр хүнд бас хохирж байгаа шүү дээ. Та нар өөрснөө төрний ийм юм чин гэдэг ийм байдал руу өөрснөө аваачиж байгаа. Тэгээ энэ одоо цаашдаа ингэхгүй л гэж юм. Тэгээд олон газрууд барилгаа эхлээгүй байгаа. Эхлээгүй байгаа дээр нь тэгвэл та бүгднгээ сайхан зогсоогоорой. Пүрүү давг дарга. Энд чинь одоо нэг газар очиж шоуддаг шоу биш шүү. Нийслэл даяараа л ийм зовлон бэрхшээлтэй байгаа шүү гэдгийг бас хэлэх гээд байна. За Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дараагаар Миндбаяр гэдэг хүнийг бол дарга Миндбаярыг бол хотын ерөнхий менежерээр томилж байгаа юм. За хотын нийслэлийн иргэдийн төлөөлөл урдын төлөөлөгч Миндбаярыг томилж байгаа гэсэн мэдээлэл гарсан. За ингээд Миндбаяр гэдэг хотын ерөнхий менежер бол өнөөдөр шууд эхний өөрөг даалгавраа өгж байгаа юм билээ. 8 сарын 15 гэхэд энэ нөгөө нэг халуус хязгаарлаж газар шороны болон одоо нөгөө эрчим хүч дулааны шугам солих үйл ажиллагаануудыг 8 сарын 15 гэхэд бүгднийг дуусгасан байх үүрэг даалгаврыг өгж байгаа гэсэн юм мэдээлэл бас байна лээ. За улсын дэжүүх нөгөө ерөнхий шүүгчээр цогтыг томилуулах саналаа ерөнхийлөгчийн том газарт хөргүүлчихсэн байгаа юм. За ерөнхийлөгч одоо юу лээ? 14 хоног гэдэг. Тий 14 хоног гэсэн баха тий. Буцааж болох юм. Болохгүй юм шиг байгаа. Зүгээр танилцаад тэгээ нэг зарилга гаргаад. Тий зарилга гаргаад одоо батламжлаад гэх юм уу. Тэр ч одоо үжлэхүү. Тэгээ ямар ч байсан энэ чинь юу юм бэ? Хүмүүс ч одоо ингэж байгаа юм шүү дээ. Энэ чинь хуралдааны хүчингүү болгоно те. Хүчингүү болгох чангийн лээ ахаад нэг өөр нэр дэвшиж гаргаж ирэх юм лээ дэргээд бас буруу зүрх мэдээлэл яваад байгаа юм шүү дээ. Тийм бол байхгүй. Зөвхөн ерөнхийлөгчийн намын газар өгөөд ерөнхийлөгч зарилгаа юм ингээ батламжлаад тэгээ улсын дэжүүхийн одоо ерөнхий шүүх цогтдаг хүнтэй болох нэ л гэж л яг аль биесний мэдээлэл нь энэ юм биш үү? Их төрөгдөл явсан шүү дээ саяас баахан. За дараагийнх нь энэ би энийг одоо энэ нөгөө нэг Яшин шалгалт болох гэдэг одоо 18 хоногийн дараа гэсэн. Одоо инх хамгааллын сайдын эхний шалгалт гэж байгаа юм. Одоо яг өмнө одоо боловсролын сайд байж одоо шалгалтаа өгсөн шүү дээ. Одоо энэ Яшин шалгалтын дээр чинь Нодлон Наранбаяр сайд бас бөөж хүмжил дагуулсан тий янз янзын юм оруулсан нөгөө нэг 11 дугаар төгсөж байгаа нөгөө нэг тий нэг зэсвэлүү тий юу лээ тэрэн дээр нэг өөр юмнууд оруулсан гэдэг зөндөө юм ярьсан. За одоо эн чинь бүх хил амтаа болох нь энэ жил 49,000 орчим хүүхэд одоо шалгуулах нэ. За гэтэл одоо боловсролын яам чи өөрөө бэлнэ үү? Нөгөө инх хамгааллын сайд чи өөрөө бэлнэ үү гэдэг ийм том асуудал болчиход байгаа. За тэгвэл Яш бол нөгөө нэг тэр хүүхдийн ирээдүйн амьдралыг шийдэх гэж байгаа учраас одоо оноос л хариуцлагатай хандахгүй бол болохгүй байгаа даа. Зүгээр нэг сайдын хариуцлагагүй үйлдэл аль эсвэл нэг сайдын нэг оруулсан нэг одоо нэг нодлон бол тэр өгүүлбэр дээрээс болж буу юм өссөн шүү дээ. Гэх мэтлэнгээр ийм ачаа юмнуудыг хийхгүй байгаасаа л гэж л одоо хүсэх гээд байгаа. Одоо ягаад тэгэхээр болоогүй байгаа учраас тийм. Хамгийн гол нь хүүхдүүдийн ирээдүй байгаа. Тэр бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй тийм. Нарийн хэд дахин шүүлтүүрээрээ шүүж оруулахгүй бол болохгүй нэ гэд. За рекламны цаг ерөөхдөө бас дөгчгсөн байгаа маань хэд хэдэн гарчгаар нүгсэн мэдээллүүдийг бас дуулгач. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 6,000 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. За ингэж нээснээр 169 ажил олгогч өрөө төлсөн байна. 6,000-аас 169 ажил олгогч нь бол өрөө төлчихсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөгүй байсан өрөөг бас төлсөн гэсэн юм мэдээлэл. За боловсролын зээлийн сангаас олгогдсон 10.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаанд төлсөн байгаа юм биш үү? За иргэн бэлгүүтээ та тэдэн сард боловсролын зээлийн сангаас тийм мөнгө авчаад сураагүй юм биш үү? Та энийг одоо яагаад гээд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа зас төлчий гэдэг. Ингээд төлсөн төлбөр нь бол 10.2 тэрбум. За энийг одоо шүглүүлээд бүүн болгож нэхэж гаргаж ирээгүй бол энэ 10.2 тэрбум төгрөгөөр улс хохироод үлдэх хэмжээнд байсан баг. За энэ цаана бас төлөөгүй олон хүмүүс бас үлдчихэл байгаа бах л та. Би сурсан штэ, сураад ирсэн штэ. За тэгтээ сураад ирснийхэн дараа төрдөө ажиллах үүрэг биелүүлээгүй штэ гэх мэт ийм маргаантай мэтгэлцэнтэй олон зүйлүүд л явж байгаа баг.
За Эрдэнэт дүүлдвэр сэлб 20 минутын хотод томилогдох албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчилтэй байсан талаарх мэдээлэл. Аюултай тэмцэх газар албан тушаалт томилогдох жигмд ашиг сонирхлынхаа нөгөө мэдүүлгийг өгдөг. За тэгвэл одоо Эрдэнэт дүүлдвэрт очих гэсэн өдөрт албан тушаалтан. За сэлб 20 минутын хотод томилогдох гэсэн албан тушаалтнуудын анкеттай танилцсад 4 хүнд нь бол эрх ашигын зөрчил үүссэн байна. За тэгэхээр энэ хүмүүсийг бол энэ салбарууд, энэ томилогдох газрууд руу бол томилж болохгүй нэ гэсэн мэдээллүүдийг авилгалтай тэмцэх газраас бас өгсөн байна уу. За 18 цаг 40 минут болсон байна. Хэсэг рекламны дараа эргээд бусад мэдээлэлээр холбогдъё. Pocket safe. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. Аз жаргалыг амтал. Мутлу паста. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресс юу автаарай. Магнимум нэрлээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүрээр бүтэв. Монголдо үйлдвэрлэв. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлэмжил нь ходоодны улайлт, шархлаа гэмшлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсон байна. Далайн замаг фастраг уугаад ходоод өвдөх завиргүй эрүүл амьдарцгаая. Томордог сонголтын урамшуул эхэллээ. Дидишин хэрэглэгч та үндсэн багцаа 2 болон түүнээс дээш сараар сунгаад эхний сарда том багцаа үзээрэй. Урамшуулдаа хамрагдсан хэрэглэгчдээс 3 хэрэглэгчийн шалгаруулан том бэлгээр урамшуулна. Дидиш. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Оддын гэгээ олон ангид уран сайхны киног Go Plus-ийн Basic Plus багцаас хүлээн авч үзээрэй. Танд агарлаа шүү. Надад ч ихтэй гарч амжихгүй дээ. Нэг юм мартаагүй хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Аз жаргалыг амтал. Мутлу паста. Pocket safe. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. За 18 цаг 44 минут болж байна. За гарсан мэдээлэлтэй холбоотой ирсэн сэтгэлүүдээс бас дуулгая. За бурхан болсон хүний 1072 хувьцааг арай их материал цаас цуглаад 1 жилийн дараа өгнө гинүү үүнийг судлаад яриад өгөөрэй л гэсэн байна. Энд чинь 6 сарын 1-ээс эхлээд яаж байгаа тийм? Тий, хэрэгжиж байгаа. За энэ тэгэл одоо авах байгаа бол шаардж байгаа бичиг баримтын одоо цуглуулахаас өөр яах вэ тий? Ямар ч байсан тэгэл шаардах ёстой зүйлүүдэд шаардах бах яг
одоо монголчуудын чинь бичиг баримтын асуудлууд жоохон хэцүү байдаг шүү дээ. Зарим нь өргүүлсэн хүүхдүүд шийдэх ч юм уу эсвэл одоо юу гэдэг чинь тэгэл гэр бүлийнх нь ингэсэн тэгсэн гэл ингээл явдаг зөндөл асуудлууд байд юм шүү лээ. Тэгэл тэр болгоныг нь биелүүлэхээс өөр боломж байхгүй хөө шаардж байгаа зүйлүүд нь тэр л юм байна. Захиргааны үн нэмэх гээд л байгаа нь байна даа л гэсэн байна. Төрийн орон сууц барих юм уу? Улсын хурлын гишүүд бүгд хотхон барьдаг шүү дээ. Ганц чойш сүрэн биш шүү дээ л гэсэн байна. Малынхаа вакцина хийж чадахгүй, амлалтаа хэрэгжүүлж чадахгүй системдээ нүдэндээ харагдаж гарт баригдах зүйл хийдэггүй, хүний төлөө, хүүхдийн төлөө түүж хийдэггүй, энэ засгийн газрыг огцруулж улсын хурлыг тараах нь л онох байх таа л гэсэн байна. 1.5 саяас доош тэтгэврээ хурдан судлаа зохих хэмжээгээр тэтгэврээ нэмээч. Нэр тэтгэвэр нэмэх асуудал энэ их хэсэг ус юу ч юм уу. Тэр өнөөдөр ардын хүн бүлэг мэдээлэл хийсэн. За сэтгүүлчд мэдээж асуусан. За хагас сая дээр уулзсан та чи юу болсон бэ? За бүлгээр энэ өргөцсөн хурлаараа юу хэлсэн бэ гэд. За тэгстэл өнөөдөр л хэлцсэнгүй бид хэдихтэй ярих нь ярьсан. Энийг дараагийн бүлгийн хурал дээр хэлцгэр боллоо гэсэн юмыг бүлгийн дарга нь өөрөө хэлж байгаа. Тэгэнгүүт энэ дээр бол хэвлэл мэдээллийн байгууллагын одоо зарим сайтууд дээр юу гэж харсан бэ гэхээр үгүй наад бол чи ерөөсө тохиролцож чадаагүй юм байна. Энэ явж нөгөө нэвтрүүлгийн хэлдэг шиг намын дотоод эв нэгдэлтэй холбоотой юм байна. Энэ чинь хоёр зүйлийг л ярих гэсэн шүү дээ. Нэг нь татварын асуудал, нөгөөх нь тэтгэврийн асуудал. Тэгвэл эдгээр чинь хоорондоо ойлголцоогүйсэн болоод одоо нэг юм бүдэг бадаг бүрхэг юм мэдээлэлтэл ингээд хоцорч. А мэдээлэлтэй биш. Хагас сая дээр уусаа энэ чинь сэтгүүлч дээр очих ямар ч боломжгүй байсан шүү дээ. Зүр өөрснөө очиод өөрсөө хуралдчихж байгаа. За тэгвэл дараагийн юу юм бэ гэхээр бид нар хүлээлттэй шатанда байх нэ. Наадвал чи өнөөдөр нэгд өдөр ерөнхий сайд мэдээлэл хийнэ гэдгийг одоо би буруу санааг бол Ж Батэрдэн гэсэн хэлсэн баг. Тэгвэл өнөөдөр ерөнхий сайд энэ талаар мэдээлэл хийсэнгүй. Тийм учраас нэгдсэн шийдэлд ерөөсө хүрсэнгүй. Ойлголцоогүй. Тэгээ энэ ойлголцоогүй бас маргаануудын талаар мэдээллүүд бас явуул байсан. Нөгөө Батамгалан сайд чинь надаас энэ сайдынхаа суудмуудлыг аваарай энэ төр гэдээ бас нэлийн жоохон төвчнөс сургас бас сонсогдчихлээсэн. Хамгаалах зүйлүүдэд хамгаалж чадахгүй та нар байна гэнэ. За Абубакр сайдын бас Newsroom-ийн юун дээр постэр дээр байрласнаар бол илүү шимтгэл төссөн хүн илүү тэтгэр авах нь бол шудраг зарчмаа гэдэг юм зүйлийг хэлж байгаа юм лээ л. За хүмүүсийн хувьд бол одоо тэтгэврийн нөгөө тэгш бус байдлыг ойртуулах гэж яригадаад байгаа шүү дээ тий. Тэгэхэд одоо би сая төгрөгийн цалин дээрээс нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. За нэг хүн 5 сая төгрөгөн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн бол тэр 5 сая төгрөг төлж ирсэн хүн нь илүү одоо тэтгэвэр авах нь бол шудраг зарчим маа. Харин одоо инфляцид идэгдээд авж байгаа тэтгэвэр нь өнөөдрийнхөө одоо өдөр тутмын хэрэгцээнийхээ ханшиг гүйцэхгүй байгаа тэрийг нэмэгдүүлэх асуудлыг л одоо засгийн газар бодлогоороо хэрэгжүүлэх ёстой л гэдэг юм зүйлийг бас давхар илэрхийлэл явуулчихсан багш үү. Энэ дээр бас нэг сонир мэдээлэл гарсан юм. Одоо зарим нэг гишүүд энэ тэтгэврийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах гад хуулийн төсөл өргөн барьсан юм байна. За тэр нь бол ажил хийж байгаа тэтгэврт гарсан иргэн нийгмийн даатгал өөрөө хүсвэл төлөхгүй байх. Жишээ нь 4 хүүхэдтэй хүн бол хөнгөлөлтөө нөхцөлөөр тэтгэврт гардаг юм шүү дээ. Эрт. Тэгээ ажил хийхгүй болохгүй. Гэхдээ ажилд орохоор заавал нийгмийн даатгал авах гэдэг. За тэр заавал авах юм угаар сард илүү 1500 төгрөг нэмэгдэх их бага. Тэгээд нөгөөдг нь авсан ч аваагүй, байсан ч байгаагүй нэг юм хоёрын хооронд. Тэгэхээр өөрөө хүсвэл заавал тэрийг авахгүй байх. Ийм хуулийн төсөл өргөн барьж байгаа. За энэ ганцхан 4 хүүхэдтэй эцэг хэд хамаатай юм биш. Нөгөө цагдаа нөгөө хортоо нөхцөлд ажилласан дэрэг зөндөө мэддэг шүү дээ. Зэрэг цагтаагийнхын эртний төртэй гардаг. Тэдэрт бүгдэнд нь хамаатай юм. Тэгэхээр энэ тэтгэврийн шинжил заавал энийг тусгаж өөрөө гэдгийг бас ингээл яриа л байгаа. Одоо тэгээд тэр одоо зүйл олон зүйл ярьж хувийн тэтгэврийн санг бас бий болгоё. Би одоо улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэгээд тэрийг сар болгоо одоо ингээ гуйж түүн байж авж штэ. Гэтэл хувийн тэтгэврийн сан бол бөөнд нь ч авч болдог. Би одоо хэдэн жилийн хугацаанд цуглуулсан мөнгө нэг дор бөөнд нь авч болдог. Эсвэл за би наадгаж сар сард нь тэр авъя гэдэг ч юм уу. Иймэрхүү зохицуултуудаа бас хийж болдог гэх мэт. Ийм уян хатан иргэдэд сонголттой байхгүй бол нийгмийн даатгалын шимтгэлээр нь бүх зүйлийг барьцдаг тий. Та зээл авч болохгүй, та визэнд орж болохгүй, та гадаад явж болохгүй, та ингэж болохгүй гэд бүх зүйлийг нийгмийн даатгалын шимтгэлээр барьцаалаад заавал нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөх хэлбэр рүү навьждаг. Тэгээд дээрэс нь ажил олгогчид яадаг вэ гэхээр зэрэг одоо би өнөөдөр ямар нэгэн зээл хүсэж явахлаар зэрэг тэгж байгаа юм л та. Таны зээл бол тэдэнд төгрөгөл гарах юм байна гэд миний хүсэж байгаа зээлд очихгүй байх. Тэгээ яах вэ гэхээр зэрэг байгууллагч нь тантай одоо харилцан ашигтай байдлаар байгууллага одоо нөгөө 10% төлөө би өөр 10% төлөөд байгаа учраас байгууллага тэрийг багасгахын тулд ажилтнтайгаа тохиролцоо хийдэг. За чамд одоо
сая төгрөгөд дээр чинь л нийгмийн даатгалын шимтгэл бод. 2 сая чинь би чамд ингээд гар дээр чинь билүү болох. Билүүгүй тийм. Тэгэхээр зэрэг тэр нь надад ашигтай байдаг. Бусад зээлмэл авах гээд ийш тийш явах гэхэлэр зэрэг таны орлого нотлохдохгүй байна гэх мэт ийм хэмжээнд очиждаг. Энийгээ бас нэг уян хатан болохгүй бол тэгээ байгууллага дээр ирдэг ачааллуудын ч гэсэн бас бууруулахгүй бол байгууллагууд чинь нийгмийн даатгалын шимтгэлээс болоод ажилчдандаа өгөх ёстой цалингийг өгч чадахгүй, үнэлэх ёстой үнэлэмжийг нь аваачихгүй, иймэрхүү хэмжээнд тэгээ өөрснөө бас ачааллаа буруулаад дасаа хаалах хэмжээнд нь очиж байгаа шүү дээ. За хэд хэдэн гэрэл гэгээтэй мэдээллүүд бас байна. Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна. За ер нь автобусны дотор одоо зуны халуун малуун болж байгаа. Тэгээ автобуснууд нэг кондишн ажиллуулж гэнэ үгүй юу. За ямар ч нэг бухчим халуун нөхцөлд ямар нэг байдлаар хүний бие муудах юм бол хамгийн түрүү жолоочтой мэдэгдэх ёстой шүү гэдэг зүйлийг хэлж л. Бие муудаад байна. Одоо хурдан шуурхай зогсох арга хэмжээнүүдийг авах гэдэг ч юм уу тийм. Жолоочтой хэлэх ёстой. Тэрнээс одоо ингээд тэнцэнэ жолоочтой хэлэхгүйгнээсээ болоод ямар нэг асуудал үүсэх вэ гэдэг юм зүйлийг бас анхааруулж хэлж байгаа юм лээ. За Мазалайн тоо толгой бол 54 болж өсчээ гэсэн юм мэдээлэл байсан. За энэ мэдээлэлтэй зэрэгцээд манай нөгөө Мазалайн Игүүрийн Медгачнд бас нэг Мазалайн тухай гоё баримтат кино хийгээ тэр нь Болгарын олон улсын наадмаас бас гран-при шагнал авсан байлээ. За тэгээд энэ баримтат кинод ажилласан нийт уран бүтээлчтэй бас баяр хүргэе. За ямар ч байсан Мазалайн тоо толгой бол 54 болж өссөн. Энд чи хэд хүртэл цөөрөөд байлаа? 20 морь хүрээд илүү тий. За ингээд ямар ч байсан тоо толгой нь өсөж байна гэсэн сайхан мэдээлэл байна. За эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авч зогсоолын төлбөр авахаа болно гэж байгаа юм л. За энийг гэхдээ 100% одоо нэг төлбөргүй болохгүй юм л. Төлбөргүй одоо эн чинь эрүүл мэндийн сайд бачуугаар хэлсэн мэл дээ. Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны орсон суугчид эсвэл албан байгууллагуудын орсон суугчид машина тавиад алга болчихно. Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд бол машина байрлуулах юм зогсоолгүй болдог юм муу талтай. Тэгэхээр яг эмнэлэгт үзүүлэхээр яарч байгаа иргэд бол машина одоо байршуулах юм боломжтой талбайтай байх ёстой. Тиймээс эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж одоо цагдаад юм уу одоо толботох юм бүртгүүлнэ. Гарахтаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үн төлбөргүй байх тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуултыг ойрын үед бол нэвтрүүлэхээр ажиллаж байна гэсэн мэл. Энэ бол болж шít. Яаралтай тусламж авах гээд орж ирж байгаа хүнийг буулгаад гарахад төлбөргүй байж болохоор үстэй тийм үстэй. Тэгэхэд чинь тэрнээсээ болоод хүнээ буулгачаад гараад ирэхэд машиныг ачаа явуучихсан байдаг. Нөгөө зогсоол руу норж чадахгүй 2-3 мянган төгрөгийн төлбөрийг төлж чадахгүй учраас. Тэгээ яг нөгөө эмнэлэгт үзүүлээд ингээд ийм эмчэд үзүүлсэн барьсан гэдэг нөгөө нэг цэгийн үйлчлэгэн дээрээс нь очиод тасалбартаагаа аваад за би ийм тасалбараа нөгөө үүдэнд үзүүлээд ийм одоо урлагийн дасгалт үзүүлсэн зүрхний бичлэг хийлгсэн ингэсэн тэгсэн гээд үйлчлэгээ авснаа баталчих юм бол тэр хүнийг 2-3 цагийн дотор үнгүй гаргачих юм. Ингэх юм бол одоо болж л байна л та. Ийм зүйлүүд нас ирж ирсэн. За нийслэлийн 93 цэцэрлэг бол 100 ажиллах юм байна. За энэ бол зариг цэгийн дээр гарсан байлээ. За энэ нэлээд Сүхбаатар дүүрэг гэхэд л одоо гоцоо юунууд юм байна. Хувийн цэцэрлэгүүд юм байна. Дандаа гой нэртэй л цэцэрлэгүүд байна. Шинэ гэрийн хүүхдүүд л нарцлын бяцхан найзууд л гээд за ингээд дүүргээрээ ингээд байрлсан нэрүүд нь бол байрлсан. Нийслэлд бол 93 цэцэрлэг бол 100 ажиллах хуваарьтайгаа байгаа юм байна шүү. 100 цэцэрлэг. За би энийг ашгаар нь яач. Яг сэрэмжлүүлэг байгаа. Дорн дамгийн одоо ой хэрийн төмөр гарч игээд одоо яг хураа шилтийн үе байна. Ихэнх нутгаар гандуу байна. Ялангуяа нутгийн одоо энэ 20 орчим хувьд гандуу байна гэж шүү дээ. Тэгэхээр иргэд болгоомжтой байж галт төмрийн аюулаас сэрэмжлэх хэрэгтэй байна гэж. Одоо бидний болгоомж өгөөс маш их болдог. За дараагаар нь орон нутгийн нөхөн сонгуул бас болж байгаа юм байна шүү дээ. 37 мандатад 71 хүн нэр дэвшиж өрсөлдөж байгаа юм байна. За сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг өнөөдөр одоо нэр дэвшигчийн сонсгол болсон тийм. Тэгээ би ಈಗ харахад бол ихэнх нь дандаа нөгөө цэрэг цагдаагийн дарга нар одоо болд генерал төр байсан уу яасан тийм байлээ. Тэгэд иймэрхүү юмд одоо иргэд бас анхаарлаа хандуулах юм бол энэ ч нөгөө иргэдийн оролцоо гэд хоёлаа төрөчийн дугаар дээр ярьжсэн бах нөгөө нийслэлийн нөгөө иргэний зөвлөл гэдэг шиг энэ бүх хүмүүс чинь л одоо эргээд одоо бидний тэр нэг хүмүүнлэг иргэний ярьсан нийгэм гэл баахан ярьдаг энэ зүйлийг л хамгаалах ёстой хүмүүс юм байна. Тэгэхээр иргэд бидний өмнөөс ямар хүмүүс сонгож байна гэдгийг мэдэх хэрэгтэй болоод байгаа юм. Тэгэд ийм мэдэгдээгүйгээсээ болоод мэдээлэлгүйгээсээ болоод бид нар бас маш олон юм алддаг юм л. За орон нутгийн сонгуул болж байгаа юм байна. Орон нутгийн сонгуул нөгөө нөхөн сонгуулиуд шүү дээ. Тийм нөхөн сонгуулиуд. За энэ нөхөн сонгуулиуд бол орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл байна. За энд нэг залуугийн мэдээллийг өргөжчихс нэвтрүүлгийн цаг амжсангүй маргаашийн дугаартаа оруулж өгье. Энэ амар санаа Тэмүүжин гэсэн юм хаягнаас надад захидал ирүүлсэн юм аа. Тэгээ яасан гэхэлэр зэрэг энэ өөрөө
бас хүнд боолгуулаад цус харуулт үүсээд ингээ хөгжлийн бэрхшээлтэй болсон юм байна. Тэгээ өөрөө хөгжлийн бэрхшээлийг 8 жил баг хэвтэрт байж байгаа босч ирсэн. Тэгээд нөгөө нэг фитнес жимээр хичээллээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо тэр холбогдох зүйлүүдийг нь хийгээд хөл дээрээ босч ирсэн юм байна. Тэгээд энэ хүмүүст иймэрхүү хүмүүст чиглэсэн одоо ийм биеийн тамир чирэгжүүлэлтийн төв нээх гээд хандив цуглуулад байгаа гэсэн. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлүүд би маргааш цаг гаргахлаар нь дуулгаж өгье дөө. Өнөөдөр харахаа амжсангүй шүү гэдгийг бас хэлчихье. За ингээд даваа гарагийн Монгол комент нэвтрүүлэг 18 цаг 55 минутанд дуусч байна. Маргааш 18 цагта эргээд холбогдъё. Хоёулаа ураагалъя да. Монгол комментэд нэгтгэцгээе.